Сайн байцгаана хүүхдүүд, газар зүүн багш мэгмэр сүрэн байна. Та бүхэнтэй өнөөдөр захин хичээлээр уулзч байгаадаа баяртай байна. Өнөөдрийн бидний үзэх сэдэв бол дэлхийн хүн ам. Дэ ансаар гарцгаа тавиараа хүүхдүүд. Өнөөдрийн хичээлийн дэд сэдвүүдийн харагдаж байна. Хичээл эхлэхийн өмнө багш нэг асуулт асууя. Дэлхий дээр ер нь бид хэдүүлээ амьдардаг юм бэ? Үүнийг хэн хэрхэн яаж тоолж тооцоолдог талаар нэгэн богино хэмжээний бичлэг үзье. За энэхүү бичлэгийг үзэхдээ эдгээр асуултыг өөртөө тавин эдгээр асуултанд хариулж үзээрэй хүүхдүүдээ. A 1,000 years ago, there were only 1/3 of a billion people, but we were multiplying. Now there's 7 billion of us. How did we grow so much, so fast? Say this glass is North America. The fuller the glass gets, the more people there are. Water drips in as people are born. Water drips out as people die. Okay, here's the entire world. Now let's go back 1,000 years. The Americas are nearly empty. Europe and Africa have less than 100 million people between them. And just like today, most people live in China, India, and the rest of Asia. For centuries, things stay pretty much the same. Births are canceled out by deaths. Women are having lots of babies, but most babies die before they grow up and have families of their own. We don't reach 1 billion. Мянган жилийн хугацаанд хүн амын өсөлт маш аажим доктортой өсөж байсан юм. Аншилаа яганд усны хэмжээр хүн амын тоог харуулж байна. Better medicine and better agriculture are starting to slow the leak from the bottom of the За хөдөө аж ахуйн хөгжлийн нөлөөгөөр хүн амын одоо насааралт бол but more babies grow up and have babies of their own. Харин төрөлт Lots of babies. тасралтгүйгээр өснөө мэдж байсан байна. We've grown from 1 billion to 7 billion, and it only took 200 years. Will we keep going like this? Айн граф гарч тийм ээ 1800 Anyone says we'll level out at 10 billion by the end of the century. So as we continue to grow from 7 billion, the question is, can the world hold that many people? Experts can't agree. It all depends on how well we manage our food, water. За тэгвэл дэлхий дээр хэдэн хүн амьдардаг юм бэ гэхээр яг одоогийн байдлаар дэлхий дээр 7,840 сая 42 сая. За энэ хүн амын тоо харагдаж байна. За энэ Worldometers гэдэг энэ сайтд бол хүн амын өсөлтийг минут секундээр бүртгэж идэг юм сайт байдаг. Тэгвэл хүн амын тоонд нөлөөлөх хоёр гол хүчин зүйл нь нэгдүгээр төрөлт. Төрөлтийн нөлөөр хүн амын тоо өсөх нь тийм ээ. Хоёрдугаарт нас оролт. Энэ хүн амын бууралтыг илэрхийлждэг байна. За ийм хоёр хүчин зүйлийн нөлөөгөөр хүн амын тоо тодорхойлогддог байна. Нэгдсэн үндэсний байгууллагын зөвлөмжийн дагуу тэгээр төгссөн онуудад буюу 10 жил тутамд нэг удаа хүн амын тооллого улс орнууд явуулдаг. За тэгээд дэлхийн хүн амын тоо нэгтгэгдэж ерхий байдлаар гардаг байна. Тэгвэл хүн амын ердийн өсөлт гэж юу юм бэ гэхээр тодорхой цаг хугацаанд төрсөн хүүхдийн тооноос нас орсон хүний тоог хассан үзүүлэлтийг хүн амын ердийн өсөлт гэж нэрлэдэг байна. Мэдээж төрөлт нэх байгаа тохиолдолд хүн ам өсөх нь төрөлт нь нас оролтоосоо бага байгаа тохиолдолд хүн ам буурах нь. Тэгвэл хүн амын ердийн өсөлтийг хувь ба промил гэсэн хоёр нэгжээр илэрхийлдэг. За хувь гэсэн нэгжийг бид нар мэднэ тийм үү? 100-ны хэдэн хэсэг юм бэ буюу 100 хүн тутамд одоо хэдэн хүнээр нэмэгдэж байгааг өсөлт хувь гэх нь 1000 хүн тутамд одоо 1 жилийн хугацаанд ногдох дундаж хэмжээг бол промил 1000-ны хэсгийг бол промил гэсэн нэгжээр хэмждэг байна. Тэгвэл дэлхийн хэмжээнд 2016 оны байдлаар ажилд 1000 хүн тутамд 20 хүүхэд шинээр төрж 8 хүн нас орж идэг буюу
хүн амын одоо дундаж өсөлт нь 12 промил. За хувиар илэрхийлэх юм бол 1.2 хувиар хүн ам өсөж байгаа юм байна. За тэгэхээр энэ төрөлт нас оролтын харьцаанаас харах юм бол дэлхийн хүн ам ер нь тасралтгүй тогтмол өсөж байгаа юм байна. За энэхүү хүн амын тоог харуулсан график болохоор J хэлбэрийн график диаграм гэж нэрлэх нь. За үүнээс юуг харж болох вэ гэхээр хүн амын тоо одоо сүүлийн 100000 жилийн турш маш тогтвортой аажим удаанаар өсөж эхэлсэн байна. За гэтэл 1800-аад оны үеэс ангаах ухаан, шинжлэх ухаан, за хөдөө аж ахуйн хөгжилтэй холбоотойгоор хүн амын нас оролт буурч өсөлт маш хурдцтайгаар өссөн байна. Графикаас харахад 1927 оны үед бол дэлхийн нийт хүн ам 2 тэрбум байсан бол за 100 хүрэхгүй жилийн хугацаанд 8 тэрбум буюу 4 дахин өсөж байгаа юм үзүүлэлт байна. За энэ хажууд байгаа тоог бүгдээрээ гэртээ бодоорой. Гэрээнд даалгавар тавьсан байгаа хүмүүстээ. Тэгвэл энэ хүн амын өсөлт нь улс орон бүс нутаг бүрт харилцан адилгүй өөр байдгийг энэ хүү график инфографикаас харж болно. Эрдэнэ өсөлтийн хувийг босоод багнанд үзүүлсэн байна. За энд бүс нутгаар харьцуулсан байна. За дэлхийн дундаж өсөлт бол 117% байхад за үүнд Африк твийн дундаж өсөлт 251%, Европ твийн 0.1% өсөлттэй зэрэг юм харилцан адилгүй харьцангуй ялгаатай үзүүлэлтүүд байдаг байна. За энэ графикт мөн хүн амын өсөлтийг бүс нутгаар харьцуулсан график харагдаж байна. За энэ хүү график дээр болохоор 1950-аас 2100 он хүртэлх бүс нутгуудын хүн амын тоог харуулсан байна. За 2020 оны байдлаар бол энд үзэг дээр харагдаж байна тийм ээ. Азийн хүн амын тоо 4.6 тэрбум, Африк 1.3 тэрбум гэх мэтчлээ. За цаашдаа бол энэ хоёр бүс нутгийн хүн амын тоо Африк бол тасралтгүй хүн амын тоо өссөөр байна. Азийн бол тодорхой хэмжээнд хүрээд буурах төлөвтэй харагдаж байна. Энэ бол хүн амын тоогоор харагдаж байгаа байна. Тэгвэл хүн амын өсөлтийн хувийг аваад үзэх юм бол за 1970-аад оноос хойш ерөнхийдөө буурч байгаа ахна. Хамгийн их нь буюу 1970-аад оны үед бол хүн амын эрдэнэ өсөлт 2.1% хүрчээсэн бол 2019 оны байдлаар 105% өсөлттэй байгаа нь ажиглагдаж байна. Энэхүү слайдн дээр дэлхий дээр хүн амын тоогоор тэргүүлэгч топ 20 улсын чагсаалт харагдаж байна. Дэлхий дээр 100 саяас дээш хүн амтай нийт 14 улс орн байна. За түүнээс Хятад энэтхэг хоёрын хүн амын тоо бол бүр 1 тэрбумыг давчихсан. За тэгээд Америк, Индонез зэрэг ингээд 14 улс бол 100 саяас дээш хүн амтай юм байна. Та бүхэн газрын зураг дээрээс бас хараад судлаад аваарай энэ улс орнуудыг. Тэгвэл эдгээр хүн амын тоог босоо тэнхлэгт хүн амыг насаар нь хэвтэй тэнхлэгт хүүсээр нь ялгаж харуулсан график хүн амын нас хүүсийн сувраг гэж нэрлэдэг юм байна. За слайдн дээр 20 оны дэлхийн хүн амын нас хүүсийн сувраг харагдаж байна. Нийт 7 тэрбум 794 сая хүн амтай гэд харагдаж байна. Тэгвэл дэлхий дээр нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль нь илүү олон байдаг вэ? Та нарын талаар бодож үзчихсэн үү? Ерөнхийдөө эрэгтэй хүмүүс, эмэгтэй хүмүүсийн тоо ойролцоо. За гэхдээ нийт хүн амын дотор бол эрчүүдийн тоо бол эмэгтэйчүүдийнхээс нэг даруй 65 сая гар илүү эрчүүд нь арай илүү байдаг юм байна. Гэвч насны хувьд аваад үзэхээр 0-аас 50 насны хооронд бол эрчүүдийн тоо хамгаалдаг бол 50-аас дээш насныхан дотор эмэгтэйчүүдийн тоо хамгаалдаг. Энэ нь эмэгтэйчүүдийн дундаж наслалт эрчүүдийнхээс урт байдагтай холбоотой байна. Тэгвэл энэ хүн ам нас хүүсийн бүтцийг юунд ашиглах юм бэ гэхээр улс орнууд
За боловсрол, мэргэжил, ажлын байрыг тооцож төлөвлөх, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, хот, бүс нутаг төлөвлөлт, за цаашдын эдийн засгийн төлөв байдлыг тодорхойлох зэрэгт нөхөн нас үеийн бүтцийг ашигладаг байна. Хүн амын сургыг залуу, эдэр, хөгшин гэсэн үндсэн 3 хэлбэрт ангилж болдог. Хүн амын сургыг нь ажиглаад тухайн улс орны хөгжлийн түвшинг тодорхойлох боломжтой байдаг. За 1-р жишээг харъя. За хүн амын залуу сурга гэдэг нь ямар сургыг хэлэх юм бэ гэхээр тухайн улсын хүн амын дотор төрөлт ихтэй. За тийм учраас хүн амын дотор хүүхэд багчуудын хувь эзлэх хөв өндөр байдаг улс орнууд байх нь. Хөгжлийн хувьд энэ улс орнууд бол их хвчлэн хөгжиж буй улс орнууд байдаг байна. Хүн амын сурган доошоо юм өргөссөн хэлбэртэй хам бол энэ бол хөгжиж буй улс орн хүн амынхан дотор төрөлт их байна гэдгийг харж болох нь байна. Энэ график бол одоо 2020 оны Уганда улсын график харагдаж байгаа шүү хүмүүстээ. За 2-дугаарт нь эдэр хэлбэрийн сурга. За сүүлийн жилүүдэд төрөлт буурч байгаа хүн амын дотор залуучууд эдэр насныхан ихээхэн хувийг эзэлж байгаа. Энэ хэлбэрийг бол эдэр хэлбэртэй график хүн амын сурга гэж хэлж болох нэ. Ихэнх хөгжингүй улс орнуудын хүн ам бол ийм хэлбэртэй байх нь. За жишээл Монгол орны 2020 оны хүн амын графикийг харуулсан байна. Тэгвэл хөгшин одоо хүн амын сурганд хөгшин хэлбэртэй гэх юм бол төрөлт нь тасралтгүй буурч байгаа буюу сургын доошоо маш нарийсан ийм хэлбэрийг хөгшин хэлбэрийнх гэж хэллээд байгаа хэрэг. За хүн амынхан дотор настай хүмүүсийн тоо умгаалга нь зүүн Европын зарим улс орнууд, Японы улс орнууд бол ийм хэлбэрийн одоо хүн амын сурган ийм хэлбэрт шилжсэн байх нэ. Тэгэхээр та бүхэн Population Pyramid Net гэсэн сайтаас хүссэн дурын орныхоо хүн амын сургыг авч ашиглах боломжтой. Улс орнуудын төрөлт, нас аралт, ердийн өсөлтийн үр дүнд хүн амын тасралтгүй солигдож сэргээгдэх үйл явцыг хүн амын нөхөн өрчхүй гэж нэрлэдэг байна. Улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийн түвшин, улс төрийн байдал харилцан адилгүй улмаас 2 хэв шинжид ангилан авч үздэг. За 1-р хэв шинжид нь болохоор төрөлт нь бага, нас баралт нь бага, дундаж наслалт өндөртэй хүн амын дотор за залуу хөгшин настай хүмүүс одоо 65-аас дээш насныхаа ихээхэн хувийг эзэлдэг ийм улс орнууд багтана. Хөгжлийн хувьд эдгээр улс орнууд бол хөгжингүй буюу өндөр хөгжилтэй улс орнууд хэвчлэн байдаг. За хүн амын өсөлтийн томьёо нь бол их биш. Одоо жишээ нь 11 хүүхэд шинээр төрж байхад 10 хүн нас барж хүн амын өсөлт нэгтэй тэнцүү байх жишээ нэ. За зураг дээрээс харуулын тод шаргалаар зурагдсан улс орнууд бол 1-р хэв шинжийн улс орнууд ах нэ. Ерөнхийдөө төрөлт багтай хүн амын өсөлт буурч байгаа улс орнууд гэж ойлгох нь. За харин 2-р хэв шинжид нь болохоор төрөлтийг нас баралт нь бага. За хүн амын дотор 0-аас 14 насныхан ихээхэн хувийг эзэлнэ. Ихэнх хөгжиж буй улс орнууд бол 2-р хэв шинжид багтаж байна. Томьёог нь аваад үзэх юм бол төрөлт маш өндөртэй харагдаж байна. Газар зүйн зураг дээр цайвар шар өнгөөр дүрсэлсэн байна. Африкийн улс орнууд төржигтэй, баруун өмнөд Аз, зүүн өмнөд Аз, за төв болон өмнөд Америк, Монгол зэрэг улс орнууд бол 2-р хэв шинжид багтаж байна. Гэтэл зарим улс орнууд хүн амын өсөлт нь бүр хасах утга руу орсон улс орнууд байна. Жишээ нь төрж байгаа хүүхдийн тооноос нас орж байгаа хүнийхэн тоо давсан гэсэн үг байна. За тийм улс орнуудын цэнхэр өнгөөр тэмдэглэсэн байна. За дөрөв гарч ирсэн нөгөө хөгшин сургатай улс орнууд гэдэгтэй Зөв Европын улс орнууд, Япон зэрэг улс орнууд бол хүн ам зөв хямралд орчихсон улсууд. Эдгээр улс орнууд хямралд орно гэхээр хүн амын тоо өсөх биш, яваандаа ингээ буурч байгаа улс орнуудыг хэлээд байгаа ахнэ. За
За тэгвэл нөхөн үйлдвэрлэлийн хэв шинжээсээ шалтгаалаад улс орнууд одоо хүн амынхаа төрөлтийн түвшинг, эдийн засаг болон бусад арга механизмаар удирдан зохицуулж байдаг. Үүнийг нь хүн ам зүйн бодлого гэж нэрлэдэг байна. За жишээ нэгдүгээр хэв шинж буюу хүн амын төрөлт өсөлт багтаа улс орнууд ямар төрлийн бодлого баримтлах вэ? За хоёрдугаар хэв шинжийн улс орнууд хүн ам маш их төрөлт нь өндөр, маш ихээр өсөд байгаа улс орнууд жишээ нь ямар бодлого баримтлах вэ? За үүнийг одоо тодорхой улсын жишээн дээр тайлбарлан бичгийн шүү хүмүүстээ гэртээ. Тэгвэл цаашлаад хүн амын тоо өсөлт нь улс орны хөгжилтэйгээ уялдаад тодорхой үе шатуудыг туулан өнгөрөөдөг бахна нь үүнийг хүн амын шилжилтийн загвар гэдэг гэж нэрлэнэ. За 6 дээрээс харуул шилжилтийн загварын 1-р үе шатанд болохоор улс орны төрөлт нь ч өндөр, нас баралт нь ч өндөр байдаг. За энэ үед хүн амын тоо одоо дөрвтөө өсдөггүй бол за 2-р үе шатанд улс орон хөгжөөд эхлэхээрээ ангаах ухаан хүмүүсийн амьдралын чанар сайжраад эхлэхээр хүн амын нас баралтын түвшин буурдаг. Энэ үед хүн амын тоо маш хурдцтайгаар өсөж байдаг бахнэ. За энэ 2-р үе шатанд байгаа улс орнуудыг энэ жишгээр харуулсан байна. Энэтхэг, Мексик, Нигер зэрэг. За 3-р үе шатанд болохоор улс орн цаашлаад илүү хөгжөөд эхлэхээр хүн амын дотор төрөлтийн түвшин буурч эхэлдэг. За энэ үеэс эхлэх хүн амын өсөлт ерөнхийдөө буурч эхэлдэг. За энэ суврагыг харах юм бол хүн амын сувраг нь доош ерөнхийдөө тэгшэрч эхэлж байна, тийм ээ. За Бразил, Хятад зэрэг улс орнууд бол багтах нэ. За 4-р үе шатанд яадаг вэ гэхээр хүн амын төрөлт буурсаар агаад төрөлт нас баралт хоёр ерөнхийдөө нэг түвшин тогтолцоод хүн амын өсөлт зогсон байдалд орж байгаа улс орнууд бол энэ 4-р үе шатанда улс орнууд ийм шинжтэй болдог байна. Харин 5-р үе шатанда төрөлт нь нас баралтаас багасж эхэлдэг. Ингэснээр хүн ам зүйн түрүүн ярьсанчлан хүн ам зүйн хямралд орох ийм асуудлууд тулгардаг байна. Үүнийг хүн амын шилжилтийн загвар гэж нэрлэдэг. Та бүхэн сурагч дээрээсээ мөн дэлгэрүүлэн уншаарай. За ингээ өнөөдрийн агуулга сэдв болж байна. Гэрийн даалгаварт сурагчгийн 42-оос 47 дугаар хуудсыг уншиж, за дурдах даг байсгуудыг тэмдэглэх нь. За энэ population pyramid гэсэн хаягаар ороод дурын 3 улсын хүн амын суврагыг сонгон хөгжлийн түвшнийг тодорхойлж дүгнэлт гаргана. За түрүү слайдууд дээр гарсан энэ хоёр бодлогыг бодох нь байна. Хятад болон Монгол орны хүн ам зүйн бодлогыг харьцуулан судлах нэ. За эдгээр гэргийн даалгавруудыг хийгээд хичээлээ бичиж тэмдэглээд эх 7 хоногийн даваа гарагийн 21 цагаас өмнө энэхүү бичлэгийн доор комментоор байршуулаарай хүмүүстээ. За хичээлд оролцож анхаарал тавьсан явдалд баярлалаа.